Коп17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна. Манай студид яг одоо Монполимет компаниг гүйцэтгэх захирал Дэлгэр хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу та? Цагаан хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Юун түрүүнд Монгол улсад анх удаага ийм том хэмжээний олон улсын коп хурал зохион байгуулагдаж байна. Энэ талаар таны сэтгэл ямар байна вэ? За мэдээж манай Монгол улсад энэ олон улсын хэмжээний нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх талуудын баг хурал зохион байгуулагдаж байгаа нь бол их таатай байна. Ялангуяа энэ манай улсад одоо сүүлийн жилүүдэд яг энэ олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх Монгол улсаа одоо ингээд олон улсын хэмжээнд таниулах бас нэг чухал алхмын нэг бол энэ талуудын баг хурал гэж харж байна. Гэхдээ нөгөө талаараа зохион байгуулалтын зүгээс бол нэг жоохон анхаарах шаардлагатай. Мэдээллийн нэгдсэн систем, за дээрл нь хувийн хвшлүүдийн оролцоог илүү өргөн хүрээнд хангах боломж байсан болоо да гэдэг юм сэтгэл бас төрлөө. Тэгэхээр ер нь одоо ингээд бид бүхэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн талаар ярихаар мэдээж нөхөн сэргээлтийн талаар асуудлуудыг ярилцдаг шүү дээ. Тэгвэл Монполиметийн тухайд нөхөн сэргээлтүүдийн ямар ажлуудыг ер нь хийж төлөвлөж ажиллаж байгаа вэ? Манай Монполимет группийн хувьд өнгөрсөн хугацаанд яг энэ хариуцлагатай уул уурхай байгаль орчны нөхөн сэргээлт бол нэг үндсэн үйл ажиллагаа болж ажиллаж ирсэн. За бид Түвэн аймгийн Заамар, Булган аймгийн Бүрх хангаас онд доктортойгоор 30 жил үйл ажиллагаагаа явуулсан. Үүний хүрээнд одоо байгаль орчны нөхөн сэргээлтийг анхныхаас нь илүү одоо экосистемийг бий болгож ялгаагийн хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх дээр бол анхаарч ажилласан. За бид үүний хүрээнд 1000 орчим гагатал байд үйл ажиллагаа явуулчихснаас 60% нь бол биологийн нөхөн сэргээлт, 80% нь бол техникийн нөхөн сэргээлт гэсэн байгаа. За тэгээд гэхдээ нийтдээ хагас сая орчмод тарьж ургуулсан 8 төвлийг бол тухайн бүс нутагт бий болгосон. За мөн одоо жимсгний мод бут тарьж ургуулсан. За Монгол улсад хамгийн анх удаага уул уурхай ашиглалт толборлолт үйлдвэрлэлийн дараа хүний гараар бүтсэн цэнгэх ус тосон нуурыг бол бүтээн байгуулсан байгаа. За ингэснээрээ хамгийн олон чиглэлд байгаль орчны нөхөн сэргээлт хийхээс гадна тухайн бүс нутагт дан ганц зүгээр мод ургамал тариад үлдээхээс илүү орон нутгийн иргэдэд цаашдаа ирээдүйн хойчуудад үлдээх бас байгалийн хөвийг үлдээж байгаа гэдгээр бас нэлээд онцлогтой ийм ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тэгэхээр яг нийгмийн хариуцлагын хүрээнд та байгалийн нөхөн сэргээлтийн ажлуудыг хийдэг гэдээ хэлсэн. Тэгвэл Greenland компаниг байгуулсан гэд. Яагаад энийг байгуулах болсон бэ? Энэ талаараа бас мэдээлэл өгөөч. Манай группийн яг үүсгэн байгуулагчийн суур философи бол байгаль орчноо хайрлах, хүн нийгэм эдийн засаг, байгалийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох ийм зорилготой байсан. Энэ нь бол яг одоо манай үндсэн үйл ажиллагааны чиглэл болоод өргөжөөд явж байна. За бид яг хариуцлагатай уул уурхайгаас одоо ногоон хөгжил рүү илүү тэмүүлсэн. Энэ шинэ бизнесийн мэдээллийг бол энэ COP17-гийн үеэр танилцуулж байна. MPM Greenland гэдэг зөвхөн одоо нөхөн сэргээлт байгаль орчныг экосистемийг бий болгох чиглэлээр дагнсан үйл ажиллагаа явуулж байгаа юм компани байгаа. За тэгээд дөнгөж саяхан үүсгэн байгуулагдсан. Одоо яг энэ үйл ажиллагаа танилцуулаад явж байна. Манай улсад яг одоо энэ 60,000 орчим газар уул уурхай одоо хариуцлагагүй уул уурхайгаас болоод эвдэгдээд үлдсэн маа гэсэн том баримт байдаг. За тэгээд бас нэг 2,000 орчим тусгай зөвшөөрөл лиценз байгаа. Тэгээд боловч яг энэ байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой мэрэгчлэнүүд маш их хомсдолтой байдаг л да. Тэгээ яг уул уурхай компаниуд байгаль орчны нөхөн сэргээлттэй орхигдуулах тал байдаг. Тийм учраас бид нэр энэ уул уурхай компаниудад энэ чиглэлийн үйлчлэгийг одоо мэрэгжлийн 30 жилийн туршлагатай компанийн хувьд яг одоо санал болгох, энэ чиглэлийн үйлчлэгийг үзүүлэх, ингэснээрээ цаашдаа эвдэгдээд орхигдох газрын тоог бууруулах, за бас Монгол улсынхаа газар нутаг бэлчээрийг бас авч үлдэх юм зорилготойгоор нөхөн компаниг байгуулсан байгаа. Ганцхан ер нь уул уурхай салбарт төдийгүй манай Монполимет групп үйл ажиллагаа явуулж байгаа бүхий салбартай байгаль дээлтэй ногоон технологиудыг мөн бас Монгол улсын доктортой хөгжлийг дэмжиж болох үс юм үйл ажиллагаа практик туршлагуудыг бол нэвтрүүлэн ажилладаг. Манай Монцемент бэлтгэн материалс компани Монгол улсад анх удаага одоо хаягдл эрчим хүчнээс хаягдл дулаанаас эрчим хүч үйлдвэрлэх WHR системийг ашиглан одоо хуурай аргын цементийн үйлдвэрийг бол одоо яг хэрэгжүүлээд үйлдвэрлээд явж байна. За мөн манай Нарут компани бол ногоон одоо ээж сертификаттай ногоон одоо барилгын төслийг хөгжүүлэлтийг хийгээд бас хэрэгжүүлээ явж байна. За бас манай Eco Energy компани сэргээгт эрчим хүчний төсөл буюу одоо наны панелаас эрчим хүч үйлдвэрлэхийн төслүүдийг хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр яг энэ байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг зөвхөн хувийн эрчим компаниуд биш. Тэгээ төрөөс ер нь ямар бодлого баримтлаасаа гэж та хүсдэг вэ? Маш чухал асуулт байна. Ер нь одоо энэ манай Монгол улсын нийт газар нутгийн 81 орчим хувь нь бол цөлжилтэнд ямар нэгэн байдлаар бол өртчихсэн харамсалтай судалгаа байна шүү дээ. Энийг дан ганц засгийн газар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. За хувийн хвшлийн төлөөлөл, иргэд олон нийт, за олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хөрөнгө оруулагч, засгийн газар гээд хамтарсан одоо бодлого хэрэгжүүлж энэ одоо цөлжилтийг бол бууруулах
гол одоо зорилго байгаа л да. Тэхийн тулд үндэсний үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдийг яг энэ чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтыг сонирхлыг татсан бодлогоодыг хэрэгжүүлэх шаардлагатай. Өнгөрсөн жил манай улс одоо татварын тухай хуулийн 22 9 дэх заалтад одоо нийгмийн сайн сайхны тухай төлөө тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүл нийт орлогын дүнгийн 1% тэнцэх дүнгээр татвараас чөлөөлөх юм 22 9 дахь заалтыг баталсан. Яг энэ одоо заалтад бол сүлжил гэдэг одоо бүлэг хараад идэж байгаа боловч газрын дороотлол сүлжилтийг бууруулж байгаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тохиолдолд энэ 1%-ийг 2 ч юм уу 5% ч юм уу тий. За эсвэл яг ингээд тухайн төсөл хөтөлбөр зартуулсан дүнгээр нь эсвэл 30% ч юм уу 50% нь татвараас одоо ногдуулах замаар ийм бодлогыг баримтлах шаардлагатай. За нөгөө талаас яг энэ хариуцлагатай уул уурхай эрхлэх нь өөрөө байгаль орчныг хамгаалах бас нэг арга хэрэгсэл болчиход байгаа. Манай улсын яг энэ хамгийн голлох салбар бол уул уурхайн салбар цаашдын 10 болон 20 жил хэвээрэл байх болон бид нэр энэ уул уурхайдаа түшгэлсэн эдийн засгийг цаашдаа хөгжүүлэх бол тодорхой. Тэгэхээр цаашдаа дахиж энэ газрын дороотлол одоо эвдэгдээд хүртсэн газартаа үлдэхгүй тулд яг энэ хариуцлагатай компаниудыг олноор нь бий болгох. За мөн хариуцлагагүй уул уурхай болон хариуцлагатай уул уурхай эрхэлж байгаа одоо энэ аж ахуйн нэгжүүдийн хооронд нь ангилсан, ялгсан, заагсан юм бодлогоодыг хэрэгжүүлэх шаардлагатай. Зөвхөн одоо бодлогын дэмжлэг гэхээр бид нэг татварын өнгөлөлт ч юм уу ямар нэг эдийн засгийн өнгөлөлт гэхээс илүү дараагийн төслүүдийн судалгаа ч юм уу те эсвэл ямар нэгэн бичиг баримтын бүрдэл маш олон одоо бичиг баримтыг уул уурхайн компаниуд жил болгон бүрдүүлдэг. Эдгээрийг одоо хугацаагийн жил болгон биш 2 жил тутам 5 жил тутам гэх мэтчлийн уяатан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгжээж бас энэ хариуцлагатай уул уурхай гэдэг зүйл маань илүү хөгжих байх гэж бодож байна. Уул уурхайн салбар ялангуяа хариуцлагатай уул уурхай эрхлэхэд ер нь тулгамддаг хамгийн одоо асуудлууд юу вэ? Ямар сорилтуудтай тулгарч байна вэ? За зөвхөн одоо уул уурхай талаас авч үзэх юм бол манай Монгол улсын одоо уул уурхай салбарын хууль тогтоомж дээрээс нь төрийн ингээд бодлогын залгамжгүй байдал засгийн газрын бас гэмтийн шийдвэрүүд за мөн бас сүүлийн одоо 2 жилийн хугацаанд манай засгийн газар 3 удаа өөрчлөгдлөө. Тэгээ үүнийгээ дагаад бодлого тогтоолууд нь ч гэсэн одоо байнга ховсон өөрчлөгдөж байдаг. Энэ нь үндэсний үйлдвэрлэл аж ахуйн нэгж эрхлэгчдэд бол маш их хэмжээний тодорхойгүй нөхцөл байдлыг бол үүсгэж байгаа. Тэгэ тэргүй геополитикийн нөхцөл байдалд маш их олон тодорхойгүй сорилтуудтай үндэсний үйлдвэрүүд тулгарч байхад дотоодын ч гэсэн гэмтийн шийдвэрүүд өөрчлөгдөж байх нь төлөв хүндрэлтэй байдаг. За нөхөн сэргийлтийн талаас аваад үзэх юм бол одоо бид нэг тэрбум мод гэж ярьж байна. Дээрээс нь сүлжилтийг бууруулъя гэж ярьж байна. Өнгөрсөн 30 жилийн манай компани туршлагаас авч үзвэл бид нийтдээ түрүү 460 мянган мод гэж ярьж штеп. Гэтэл яг үндсэндээ бид сая гаруй мод тарьсан. За тэгээд зарим хэсэг нь бол ингээд яг энэ малын одоо хөлд идэгдээд малчтын одоо хариуцлагагүй байдлаас гэх юм уу те болоод бас ургаж чадаагүй. Тэгэхээр энийг бас хуульчилж өгөх шаардлагатай. Мод тарих нь чухал биш. Ургуулад байгаль орчинд одоо үлдэх өгөөжөө хүртэлх юм ойн төглүүд бий болох шаардлагатай байгаа шүү дээ. Инхийн тулд яг энэ одоо газар тариалангийн жишээлбэл тухай хууль дээр төслийн тухай хууль дээр газар тариалан эрхлэгчдийн талбай руу одоо мал орсон байгаа бол тухайн малчтыг тодорхой одоо хөрөнгөөр торгох юм заалтууд байдаг. Яг иймэрхүү заалтуудыг явж хариуцлагажуулах бас шаардлагатай. Тэгжээж бас энэ цаашдаа хүний хөдөлмөрч гэсэн ялангуяа мод тарьж ургуулна гэдэг бол асар их хугацааны хүч хөдөлмөр гэдэг учраас амжилттай болох нь нэмэр болох хаа. Тийм яг хариуцлагатай уул уурхайн хүрээнд орон нутгуудад бас төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж орон нутгуудын байгалийн нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж гин гэсэн. Тэгвэл орон нутагт одоо иймэрхүү ажлуудыг хийснээрээ хамгийн гол үлдээх үнц нь юунд оршдог гэж та боддог вэ? Хамгийн гол зүйл бол мэдээж нэгдүгээр байгаль орчиндөө 90% нөлөөлөл үзүүлэхээс гадна одоо тухайн үлдэж байгаа орон нутгийн иргэдэд түрүүний хэлсэнчлэн байгалийн өв болж үлдэж байгаагаар онцлогтой. Энийг ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа одоо манай Момплмед компани ч юм уу те эсвэл манай ажилчид аваад явахгүй нь бол орон нутагтаа үлдэх хамгийн чухал капитал болж байгаа юм л та. Тэгээ ер нь манай Момплмед компани яг тухайн бүс нутагтаа хийсэн яг энэ sustainability одоо тоо мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцвал бид нийтдээ ер нь 460 мянган мод тарьж ургуулсан. За бас энэ усны шинэ их усүрийг бий болгосон. Жил болгон одоо нөгөө 10 сая килограмм тоосчлын тухай бүс нутагтаа бууруулж 600 тонн орчим нүүрс хүчлийг шингээж байна. За тэгээд одоо энэ зөвлөлтийн хамгийн чухал тэмцэх одоо арга хэрэгсэл болоо шинэ нуур байгуулах, усны их усүр байгуулах. Манай Монгол улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 600 орчим нуур зөөрөм гол ширхсэн гэсэн юм харамсалтай тоо байгаа. Гэтэл хувийн хвшил 2001 онд хамгийн анх одоо энэ усны шинэ их усүрийг бий болгож тэ одоо яг одоо биологийн олон янз байдлаа олчихсан экосистемийн тогтцсон яг л байгалийн нуур нэгэн адил болцсон тийм зэрлэг амьтад бол одоо амьдарч байна. Загас 8 төрлийн шувуу 5 төрлийн загастын нутагчсан байна. Ингээ экосистем бий болж байна л да. Тэгээд малын бас гол ундаалах цэг нь болж байна.
Ингэснээрээ бол яг энэ одоо амьд байгаль амьтад нутгийн иргэдэд үлдээх хамгийн том одоо хөрөнгө оруулалт гэж бас хэлж болох юм. Тэгэхээр яг COP17 хурлын үеэр зөвхөн Монголын асуудлаас гадна дэлхийд дахин тулгамдаад байгаа цөлжилт газрын дороотлын асуудлыг ярилцж байгаа. Гэхдээ манай улсын та бас дурдсан те бараг 80 гаруй хувийн цөлжилтэд өртөчөөд байгаа. Энэ нөхцөл байдал бид нар яг энэ хурлаас ямар үр дүн хүлээх ёстой вэ? Яг аль асуудлыг нэн тэргуунд ярилцаж хэлэлцээсэй гэж та бодож байгаа вэ? За мэдээж энэ цөлжилт гэдэг бол хамгийн чухал асуудал. Яаж энэ одоо 80 гаруй байгаа хувьтай байгаа тоогоо энэс цааш нь өсөхгүй байх уу? Хэрхэн бууруулах уу? Энэ дээр нэг тодорхой бодлого гол нь хэрэгжих хэрэгтэй. Манай Монгол улсад маш олон одоо хууль тогтоомж, хурлын шийдвэрүүд бол болдог. Энийг сайхан хэрэгжүүлэх шаардлагатай. Тэр тусмаа энэ олон талт хамтын ажиллагааны одоо оролцоог хангасан, хувийн хвшлүүдтэйгээ хамтарч ажилласан тэдгээрийгээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлж манай улсын цөлжилттэй байгаа өөрийнхөө төвшөнд бас дэмжиж чадах юм. Мэдээж олон улсын шилдэг тэргүүлэх одоо туршлагууд, ноу-хау, технологиудыг бид нөр оруулж ирэх нь ашиглах нь бас нэлээд дэмжлэг үзүүлэх гэсэн яг юм шийдвэрийг яг бодтой хэрэгжүүлэх дээрээс нь олон улсын санхүүгийн байгууллагаас орж ирж байгаа энэ төсөл хөтөлбөртөө санхүүжүүлж байгаа хөрөнгө оруулалтуудыг, санхүүжилтүүдийг маш үр дүнтэйгээр гол нь ажил хэрэгжээр тэгээд чаддаг хүмүүст нь чадах одоо аж ахуй нэгж хамт олон иргэдэд ингэ дэмжлэг үзүүлэх байдлаар үр дүнтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй гэж харж байна. За цаг гарган ярилцлаа гэсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Өдөртөө манай студид Полимед компаниг гүйцэтгэх захирал дэлгэр хүрэлцэн ирж байр сууриа хуваалцлаа. COP17 шууд амжилтын хөтөлбөр хүргэлжилж байна.